Эхлэх шүү наа. Хамгийн ачаалттай хооллолтын зуршилтай NBA-ийн тамирчид. Бүх цаг үеийн хамгийн шилдэг маргаан зүй ёсоор нэр нь орж явдаг хүн бол LeBron James. Хоол эзнийхээ араас заавал десерт иддэг зуршилтай гин. Түүгээр зогсохгүй тэрээр ESPN-д өгсөн ярилцлагадаа өдөр бүр вайн уудга хэлсэн бөгөөд тэрээр хэлэхдээ би үүнийг зүрхэн сайнгээс сонссон. Тийм ч учраас би өдөр болгон ууж байна. Цаашдаа ч уусаар байх болно. За ер нь бол би уун гэж хэлжээ. 3 дугаарт Joel Embiid. Тэрээр 2018 оны хүртэл хизээж хүнсний ногоо идэж байгаагүй юм байна. Харин тэрээр өдөр бүр Shirley Temple гэх коктейлийг том саваар 2 удаа уудаг байна. Энэ нь цагаангаа, жүрч, нимбэг, интор гэх мэт олон төрлийн алкогольгүй коктейл бөгөөд нэрийг нь нэрч жүжигчин Shirley Temple-ийн нэрээр нэрлэжээ. Яагаад гутлыг гутал гэдэг юм бол? Дараагийн хүн бол Dwight Howard. Тэрээр тоглолт бүрийнхээ өмнө McDonald-ийн Double Cheeseburger, шарсанд хүмүүс гүзээлдэг нь эсвэл шоколадтай milkshake болон том газтай ундаа уудаг байна. Ийм учраас л Тайван руу явсан байх та. Хамгийн сүүлчийн тоглогч бол NBA-ийн супер оддын нэг байсан төдийгүй их эдгээрээ алдартай хүмүүсийн нэг. Тэрээр NBA-ийн энэ багт драфтаар сонгогдохгүй тулд 2 хоногт 9 кг нэмсэнгээ боддоо. Энэ тоглогч хэн бэ гэдгийг комент хэсэгт бичээрэй.